бол шалгалт зохион байгуулсан. За шалгалтаар бол бас нэлээд олон зөрчил ялангуяа одоо эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан бүтэц оронтой дүрмийг нь баталсан байдаг. Энийг одоо өргөн амарч газрын захирал маань өөрөө дур мэдээд өөрчилсөн байх, сонгон шалгуулалттай холбоотой ингээд заалтуудыг өөрчилсөн байх. За яг өөрийн харьяаны доор ажиллах ёстой одоо функцүүдээ өөр дэд захирлууд руугаа шилжүүлсэн байх. За тэгээд санхүүгийн одоо үйл ажиллагаа гэдэг ийм асуудлууд гарсан байсан. Энийг манай хэн шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газраас одоо илрүүлээд за тэгээд 8 сарын 22-ны өдөр бол зөвлөмж албан бичгээр хүргүүлсэн. Энийний дагуу бол 1 сарын хугацаатай одоо энэ зөрчлүүдээ засаж залруулах чиглэлээр хугацаатай зөвлөмж өгсөн. За тэгээ 9 сарын 20-нд бол манай яамнаас хоёр одоо хэн шинжилгээ үнэлгээний газрын мэргэжлүүд энэ талаар хэрэгжлийн биелтийн талаар бас явж байгаа танилцахад бол нэлээд олон зөрчил нь бол хэвээрээ байсан. За нэгдүгээрт нь бол бас ингээд өгсөн хугацаатай үүрэг даалгавар зөвлөмж бас биелэгдээгүй байна гэсэн ийм үндэслэл нэгдүгээрт байгаа. За энэний хажуугаар бас нөгөө энэ өргөл гаргасан улсуудын ихэнх нь бол энэ харилцаа ёс зүйтэй холбоотой ийм асуудал байсан учраас эрүүл мэндийн яамны дэргэдэх одоо эмнэлгийн мэргэжлийн ёс зүйн хороогоор бас энд хүсэл тавиад за шалгалт хийсэн. За энд ташрамд хэлэхэд бол энэ эрүүл мэндийн яамны гэж байгаа боловч манай яамнаас бол нэг л одоо мэргэжилтэн оролцдог 15 гишүүнтэй анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн одоо нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш одоо ахалдаг энэ зүйл байдаг. Тэгээд энэ зүйл бас очиж ажилласан байгаа. Тэгээд одоо албан агш нартай уулзсан байгаа, мэдээлүүд авсан, асуулах гэдэр авсан байгаа. За эндээс бол өгсөн дүгнэлтээр бол төрийн захиргааны болон үйлчлэгээний албан агш нарын ёс зүйн дүрмийн нэлээд хэдэн заалт, за эмнэлгийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн бас нэлээд хэдэн заалт нийтээ нэг 10-аар 12 орчим заалтаар бол зөрчил гаргасан байна гэж тогтоолоо гэсэн ийм одоо тогтоол шийдвэр ирсэн байна. Тэгээ энэ хоёр дээр үндэссэн. За тэгээ өнгөрсөн 7 хоногт бол эрүүл мэндийн сайд нэг цэцэг дараагаас дуудаж энэ тал дээр тайлбар авсан. Нэг цэцэг дарга бол энэ одоо асуудлуудыг бол хүлээн зөвшөөрөөгүй. Тийм учраас одоо сайд процессын дагуу өрчигдөр буюу 10 сарын 12-ны өдөр бол эцэг дарагт бид бүхэн одоо энэ ажил үүрэгтэй ажилласан чөлөөлөгдөх сонсох ажиллагааг зохион байгуулад өчигдөр буюу 13-нд бол үүрэгтэй ажилласан чөлөөсөн байна. Одоо оронд нь томилгооны ажил яаж үргэлжлэх вэ? За дээрэс нь 400 гаруй ажилтнаас 100 гаруйг халсан буюу 30% нь байхгүй. Оронтой дутуу гэдэг ийм тайлбарыг хийж байна. За яг манай шалгалтын дүнгээр бол ер нь бол 2021 болон 2022 онуудад бол өргөн амарч газарт бол нийт 138 ажилтан чөлөөлөгдсөн байна. За эндээс бол 60 орчим хувь нь бол өөрсдөө ажилласаа чөлөөлөгдөх хүсэл гаргасан байна. Тэгээ энэ чөлөөлөгч улсууд маань бас энэ өргөл гаргаад байгаа шалтгаан нь бол ажлын дарамтчилт байсан гэдгээр чөлөөлөх хүсэлтэй гаргаад одоо ажлаас гарсан гэсэн юм хэлж байгаа. Нэгдүгээр тийм. За хоёрдугаарт эцэг дараач гэсэндээ бас хэлж байгаа энэ удирдлагуудад асуудал байна гэдэг. Тийм учраас бид бүхэн одоо өргөн амарч газрын захирлын үүрэгтэй ажлыг түр одоо гүйцэтгэхээр амгалан амарч газрын захирлын Батболд даргыг бол томилсон байгаа. За эрүүл мэндийн яамнаас мөн бас энэ удирдлагын багтанд дэмжлэгт одоо зөвлөгөө өгөх, зөвлөн туслахын багийг бас эрүүл мэндийн яамны холбогдох албан тушаалтнууд газрын даргаар ахлуулсан юм багийг бас давхар томилж амарч газрын хэвийн үйл ажиллагааг хангахаар томилсон баг. Үүрэгтэй ажиллашаа чөлөөлөгдсөн эцэг захирлын хувьд хэд хэдэн асуудлыг бас гаргаж тавьсан. Энэ нь одоо төрөх үед өвчин амдаадаг эми төлбөрийг эмчнэр хувьдаа авдаг байсан гэдэг зүйлээ. За өнөөдөр ч гэсэн эмчнэр үүнийг хүлээн зөвшөөрч байна. За дээрэс нь 30 гаруй хувийн эмнэлэгтэй эмчнэр нь бол өөрсдийн хамаарал бүхий 30 гаруй хувийн эмнэлэгтэй зүйлээ тайлбарлаж байна. Ингээ ер нь бол төрийн байгууллагад ажиллаж байгаа эмч ажилчид өөрсдөө хувийн одоо бизнес гэж ярина ш нэг талдаа бол энийг давхар эрхлэх боломжтой юм уу? Бас зүг болоод одоо гэрээний хувьд яаж заасан байд юм бэ? Тийм ер нь таны сая хэлдэг энэ асуудал бол угаасаа аль ч эрүүл мэндийн байгууллага байх ёсгүй. Ямар ч эрүүл мэндийн байгууллагын удирдлага бод энтэй бол
одоо ганцхан өргөө амарч газар ш бүх эрүүл мэндийн байгууллагууд энэтэй бол тэмцэх ёстой. Энийг бол таслан зогсоох ёстой байна. Тэгэхээр энэ цэцэг даргын хувьд бол ийм ажил хийж исэн нь бол сайшаалтай. Гэхдээ энэ удаагийн асуудал маань өөрөө бас нөгөө ёс зүйн хороогоор ихэнх нь одоо ёс зүйн зөрчил гэсэн юм асуудал байна. Тэгэхээр энэ маань өөрөө ёс зүйн араад бус хөндлөнгийн одоо комиссар зөвлөөр тогтоолоо гэсэн юм байгаа учраас энэ дээр нь бол арга хэмжээ авсан гэж байна. Бусад эмнэлгүүд ер нь ийм асуудлууд байдгүй. Ийм гомдол эрүүл мэндийн яамд ирдэг үү? Ер нь эрүүл мэндийн яамд салбарт угаасаа бид нэр 11 дээр байнга санал гомдол авдаг те. Энэ дээр бол ийм хүн сурталчилсан асуудал, ёс зүйн асуудал юм бол гардаг. Тийм учраас энэ жилийг эрүүл мэндийн яамнаас эрүүл мэндийн байгууллагын чанар айлгуулын жил болцсон. Энэ авдаг байдлыг яаж зогсоо? Энтэй яаж тэмцэх вэ эрүүл мэнд? Энэ бол одоо гэмт хэрэг шүү дээ. Энд чинь одоо ард иргэдээ шууд халааснаа карманда мөнгө авч байгаа. Гэмт хэрэг хэрвээ яг ийм асуудлууд нэг цэцэг дарга зогсоосон гэж яг энэ зөрчил гарсан улсуудыг бол цагдаагийн байгууллага шалгуулад энэ дээр нь бол хариуцлага тооцох хэрэгтэй. За баярлалаа. Бас өргөн амарчгийн чанарын албаны дарга мөнгө төлөлтөд нэг анги гэдэг мэдээлэлүүд яваад байна. Намаагүй би тэр үнийг огт танихгүй нэг ангид сураагүй би 2002 онд анх оног суралт өгсөн. Тэр хүмүүс надад самаагүй дүү болдог шүү.